12 жилийн турш Siri-гээ засна гэж Apple компани амлсаар явсан ч өнөөдрийг хүртэл чадаагүй байсан. Тэгвэл бид нарыг унтаж байхад Монголын цагаар шөнийн 1 цагт Apple-ийн WWDC 2026 ивент болж дуслаа. 6 сарын 8-нд болсон энэхүү ивент дээр тэд удаан хүлээгдэж байсан Siri болон Apple Intelligence хоёрын хосолмол Siri AI-ыг танилцуулсан байна. Тэд Siri-гээ дахин бүрэн бүтээгээ зогсохгүй өрсөлдөгчөө буюу Gemini-ийн загварыг жилд $1 тэрбум төлбөртэйгээр лицензлэн авч ашиглахаар болж. Энэ бол AI-ийн түүхэн дэх хамгийн том загвар дээр хийгдсэн гэрээ юм. Өнөөдөр би Apple-ийн WWDC 2026 дээр зарласан бүх чухал зүйлсийг танд хураангуулан тайлбарлая. Хамгийн том мэдээ бол Apple Siri буюу Siri AI. Гайхалтай нь энэ нь Google-ийн 1.2 их найд параметртай тусгай загвар дээр ажиллаж байгаа. Apple үүнийг ойролцоогоор $1 тэрбум лицензлэн авсан гэсэн яриа байна. Загварын лицензийг түүхэн дэх хамгийн том гэрээний дүнгээр хийж. Олон жил өрсөлдөж ирсэн энэ хоёр авраг компани хамтрах цаг нь босно нь өөрөө өнөөдөр дэлхийг донцлогсон мэдээ юм. Тэгвэл энэхүү Siri AI нь яг юу хийж чадах вэ? Нэгдүгээрт ярианы хэлбэрээр ажиллаж болно. Нэг өгүүлбэрт олон ажлыг зэрэг хийх командыг тавьж болно. Магадгүй уулзалт товлоод оролцож байгаа хүмүүс рүү имэйл илгээгээд тэмдэглэл рүү нэмээд календар дээр мань хуваарийг нэм гэж хэлэхэд бүгдийг нь нэг дор хийх чадaltaй гэсэн. Хоёрдугаарт дэлгэц дээрх контекстыг өөрөө уншиж ойлгож чадна. Тэгэхээр та түүнтэй уулзалт товл гэж хэлэхэд дэлгэц дээрх имэйлээс тэр гэж хэлж байгаа хүн хэн болохыг өөрөө таньж мэдээд үйлдэлийг авах боломжтой гэсэн. Гуравдугаарт таны хувийн өгөгдөл рүү хандаж чадна. Жишээ нь таны календар, имэйл, notes, iMessage ярианы хэлбэрээр ч гэсэн та өөрийнхөө файлууд донд хайлт хийлгүүлэх боломжтой. Мөн өөрийн гэсэн тусдаа Siri app буюу яг iMessage шиг тусдаа appтай болж өмнөх яриагаа санах боломжтой болсон байна. iOS 27-д бас цоо шинээр хэд хэдэн зүйлс танилцуулагдсан. Та одоо бусад хүчтэй Generative AI талын модулуудтай адилхан зургийг утсан дээрээсээ үн төлбөргүйгээр бүтээх боломжтой болж та шинээр зураг бүтээх, аль хэдийн авсан фотос дотор байгаа зургаа янзлах боломжтой болсон. Гэхдээ бүхэл зүйлийг та зөвхөн утсан дээрээсээ чөлөөтэй хийж болно. Мөн тэд энэ ивент дээр уламжлалт хятад хэлийг тэргүүн ээлжинд дэмжихээ зарласан байна. Үүнээс бид цаашдын Apple компани томоохон зорилго бол AI-аар дамжуулан олон хэл рүү тэлэх бодлого баримталж байгааг харж болох нь. Мөн дээрэс нь хөгжүүлэгчдэд зориулсан нэгэн чухал зүйлийг зарласан нь Foundation Models юм. Энэ бол цоошин систем. Хөгжүүлэгч бүрд утас дотроо ажилладаг загваруудыг үнгүй өгөө зогсохгүй сервергүүгээр ажиллах боломжийг олгож байна. Application болгон өөрийн гэсэн дотоод оюун ухаантай болж байгаа ба нэмэлтээр extensions буюу хэрэглэгч асуултаа өөр AI руу шилжүүлж чиглүүлэг өгөх боломжтой болгосон байна. Apple компани хамгийн том давуу тал нь хэрэглэгчийн нууц мэдээлэл болон сонголтыг хэрэглэгчийн гарт үлдээдэг нь томоохон давуу тал юм. Мөн дээрэс нь энэхүү ивент дээр хоёр чухал зүйлийг зарласан байна. Нэгт юу вэ гэхээр Apple Intel процессортой Mac-ийн 90 үеийг алтан ёсоор дуусгаж байгаагаа мэдгдсэн байна. Ирээдүйн зөвхөн өөрсдийн чип дээр явах болсноо мөн зарлав. Хоёрдугаарт iOS 27-г Snow Leopard буюу цоо шин хэм маягийн шинжилэлт гэж өөртөө нэрлэсэн. Шинэ онцлог нь илүү хурд бөгөөд тогтвортой байдал анхаарсан. Өмнөх маш олон үзүүлэлтүүдийг маш хүчтэйгээр хурцсагснаа тэд бас мөн тайлгнасан. Энэ нь AI-тай холбоогүй ч гэсэн мэдээж сайн мэдээ. Apple Maps-ыг мөн химэл дагуулын холболттойгоор ашиглах боломж, дохио сүлжээ сул байсан ч гэсэн navigation-тай ажиллах боломжуудыг бүрдүүлж өгсөн байна. Монголчуудын хувьд тэгвэл энэ нь ямар давуу талуудыг үүсгэх вэ гэж. Монголд iPhone хэрэглэгч нар маш олон байдаг. Шинэ Siri AI-ыг ашиглан хүмүүс хувийн тусламжаа илүү ухаалаг болгож олон ажлыг нэг доор нэг тушаалаар хийх боломжтой болж байна. Олон хэлний дэмжлэг сайжирч байгаа нь ирээдүйд монгол хэл дээр ч гэсэн бид нар iPhone-оо цэвэр удирдах боломж нээгдэхсгийг ч үгүйсэхгүй. Хөгжүүлэгчдэд бол app дотроо үнгүй AI суулгах боломж нэгдэж байгаа нь хамгийн том давуу тал. Мэдээж энэ олон зүйлсүүд танилцуулагдсан ч гэсэн танд бас хэд хэдэн анхааруулах зүйлс байна. Apple компани бол хэрэглэгчийнхаа дата, нууц мэдээллийг хадгалах талдаа нэр хүндтэй компани. Гэхдээ бид нар хувийн өгөгдөл рүү маш хүчтэйгээр хандах эрхийг Siri AI-аар дамжуулж нээж өгсөн энэ нөхцөл бид нэр мэдрэмтгий байх хэрэгтэй. Нууцлал хэр найдвартай байхыг ирээдүйд цаг хугацаанд харуулах болно. Хоёрдугаарт гэх юм бол Apple боломжуудаа алгуур нэвтрүүлдэг өөртөө гэсэн дотоод соёлтой компани. Тэр даруй бүгдийг нь нээдэггүй, үүнийг ч гэсэн энэ ивент дээр дурдсан. Жишээ нь Европын хэрэглэгчид болон Хятадын хэрэглэгч нар одоохондоо энэ бүх фичерүүдийг ашиглах боломжгүй. Эцэст нь дүгнж хэлэхэд Apple компани маань эцэст нь Siri-гээ сэргээж өрсөлдөгчийнхөө загварыг $1 тэрбум худалдаж авлаа. Тиймээс хэрвээ та iPhone барьдаг бол таны утас дараагийн түвшинд гарсан гэсэн. Энэ мэдчлэн AI-тай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл авахыг хүсвэл та миний YouTube аккаунтыг subscribe хийгээрэй. Мөн хажуудлынх нь хонхон дээр дарж notification-а нээхээ мартуузаа. Бид AI-ийн талаарх мэдээллийг тань тогтмол хүргээ зогсохгүй хэрвээ та AI-г амьдралдаа нэвтрүүлж хэрэглэе, бизнесээ автоматжуулъя гэж бодож байгаа бол The 1% Club-ыг санал болгож байна. The 1% Club-ийн линк манай description хэсэгт байгаа. За дараагийн видеогоор туудахгүй уулзцгаая.